Чөтгөрийн ертөнцид амьдардаг цор ганц хүн бол 14 настай Сүзуки Ирума билээ. Хүн гэдгийг мэдэгдчихвэл юу болохыг хэлж таашгүй. Тэр чөтгөрийн сургууль Бабилд сурангаа өөрийн хүсэл зоригоо тодорхойлсон. Тэр нь ранк гэх юм. Ирээдүйд түүнийг юу хүлээж байгаа бол ингээд чөтгөрийн сургуулийн маань 3 дугаар бүлэг орж байна. Анх орж ирсэн бол энэ хоёр бичлэгийг үзчихэд ороод ирээрэй. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい За та нар санаж байвал өмнөх бүлэгдэр Ирума болон тэдний ангийнхан Валтер паркын аврагчид болж хувирсан. Үүнээс хойш алдар нэр нь тэнгэр тулсан гэж болно. Алт мөнгө шиг гэлзаалс үед. Гэхдээ тэдний сайхан өдөр нэгэн зарлалаас болж нурлаа. Үл бүтэх ангийнхан 2 дугаар ангид орохоос өмнө 4 дугаар ангид хүрэх ёстой. Үгүй бол Royal One-аас хөөгдөн гэх нь тэр. Гэхдээ зүгээргүй. Тэднийг одоо тусгай багш нар бэлтгэх болно. Эвэртэй кул багш Жаз болон Арслан толгойтыг, Уйланхаа багш Унтахай Шувуун толгойт хоёрыг, Янаг багш маань Ногооноо дурлуулагч эмэгтэй хоёрыг, Анаашин малгайтай багш нь Донтой гар Айдл хоёрыг, Багтаа багш Бардамягаан Сагсуушар хоёрыг, сүүлийн азгүй гарууд болох Ирума мэдрэхүй булагч хоёрыг яргаар аагүй. Толгойд нь ямар ч бодол байхгүй гэмээр хөнгөмсөг багш тааж амдаа. Үүнээс хойш өдөр болгон багш нар сурагчдыг ирж авсаар. Гэтэл Ирумаг дааж авсан багч нь хичээд удчихж. Тэр найхтар ааштай зэрлэг эмэгтэй байдаг за. Яг үнэндээ Ирумагийн өвөө ирсэн болохоор л ирсэн юм л да. Тэгтээ зүгээр цацсангүй. Зогсоо зайгүй нөгөө хоёрыг зарж үйлчлэгчийн хувцас өмсгөж, хоол бэлдүүлж, боол шигээ байлгадаг. Ингэснээр одоо юу сурах юм бол доо. Хит хоног ингэсний дараа мэдрэхүй булагчин шантраад Ирумал ганцаараа үлдэнэ. Багш нь Ирумаг өдөө хүртэл байгаад гайхаад бүр тэнэг гэж дууддаг за. Ирума харин Бардамягаантай утсаар ярьж, маргааш нас нь хийгснийг л хийдэг тэнэг биш. Хийгээгүй ахт нь хийдэг төгс зарцуулахар шидэндээ. Энэ нь тэгээд одоо ранк гэхэд туслах юм бата. Хичээлийн дараа харин бүндөө аимшигын түүх сонсвоо. Энэ түүхийг ярихад л нуруугаар хүйтэйч байна. Уйланхаа багш Унтахай Шувуун толгойт хоёрыг дандаа усанд байлгаж байгаа. Харин мэдрэхүй булагчгаар багштайгаа цуг 2-7 хоногийн турш ядаргаан дардлаа тоглоом тоглосон. Гэхдээ нэг ч очоогүй. Бардамягаан Сагсуушар хоёр багшаагаа ганц цохиж чадахгүй бол харьж чадахгүй. Харин Арслан толгойд Жаз хоёр бүр ирсэнгүй. Эхэндээ жаргалтай юм шиг харагдаж байсан ч тэдний сүүлчийн зурвас нь болорлаа. Туслаарай байсан юм. Ногооноо дурлуулагч хоёр бусдыг дурлуулахын тулд зогсоо зайгүй поз авч зогсож байгаа бол Анаашин малгайтай багш Донтойгоор Айдл хоёрыг араатнуудтай торон торсноо. Пицца хатын бэлтгэн дэлбэт пиццаг ганцаараа идэж идэг. За та нартай дулгахгүй мэдээтэй. Пицца хат брендийн захандаа бэлтгэхтэй заавал амтлах бэлтгэн дэлбэт пицца иргэн иржээ. Ханаас нь чадсан бэлэг, ханаас нь чадсан амттай. Пиццаны зах идтгүүнээ зайвал энэ бичлэгийг явуулаарай. Хамтран ижилсэн пицца хаттай баярлаа. Захандаа бэлтгэхтэй заавал амтлах бэлтгэн дэлбэт пицца иргэн ирлээ. Пицца хат. Маргааш нь болж дахин бэлтгэл эхэлдэг. Гэтэл Ирумагийн ааштай багш нь Ирумаг зараад бэлтгэлийнхэн талаар таг мартсан байвал яах вэ? Зүгээр зарж исэн болж таалаа. Яг нь ингээд нэг юм эхэлж байгаа. Энэ багшийн чадвар нь аимшигтай хүчтэй харуулт. Нэр нь 100 харуулт 100 үхэл юм. Түнлүү маш олон чөтгөрүүд энэ чадвараа заагаач гэд ирсэн ч хуйрамтгай оршихуйнууд болохоор бүгдээрээ шантарч ижээ. Удалгүй Ирума нумсам хийхэр боллоо. Ер нь бол хүссэн материалаа сонгоод шившлэг хийвэл эзнийхээ зан ашиг харуулсан нумсан болд юм л да. Гэхдээ бусдаас санаа авахгүй яг цэвэр өөрийн хүслээ бодит болох хэвээр. Өмнө нь хинэж бүтээж байгаагүй юмыг бүтээнэх юм уу да. Ууртай багш зөндөө олон чөтгөрт заасан ч бүгдээрээ бүтлгүүтэд явчихдаг байсан. Тиймээс ууртай багш хинэж итгэхээ байсан байдаг. Ирумад ч итгэхгүй байлаа. Нөгөө талд Уйланхаа багш Унтахай Шувуун толгойт хоёрыг усанд хийжээлүүлээд ах юм аа. Гэхдээ Шувуун толгойд салхины хүчээрээ Унтахай усыг газар шиг үзнээр уснаас нь гарч чаддаг. Унтахайгийн чадвар нь өөрийн газар нутаг гэж бодсон бүх зүйлээ удирдах юм. Харин Айдл цуг хоригдож байсан амьтдынхаа хатан хаанаа нэлчиж. Донтойгоор харин амьтдыг ч эмэгтэй шүү дээ гэж ухаарснаар тэнцэнэ. Мэдрэхүй булагч хөнгөмсөг багшийг алснаар анхаарлан төвлөрдөг болсноо баталж, Сагсуушар Бардамягаан хоёр маань харин хамдарч зэрэг багтаа багшийг цохон тэнцдэг. Дурлуулагч эмэгтэй илүү халуухан байдлаараа тэнцсэн бол Ногооноо игдүүтэй гим зэмгүй байдлаараа тэнцдэг. Одоо ирчүүдийг татахтаа гарууд болсон гинэ. Ирума харин бусдыг хамгаалдаг ном хийх үү, хөөрхөн ном хийх үү, амттай ном хийх үү гэд алийг нь бодгоо мэдсэнгүү. Харин эцэст нь бусдтайгаа цуг баатар болж чадхаар ном сумтай болохыг хүсэндээ. Ууртай багш дахиад л өмнөх үед шиг хоосон өрөө харна гэдэгтээ итгэж Ирумагийн өрөөний хаалгыг нээхдээ
урд нь хизээч харагдаагүй ном сумыг харсан юм. Тэр анх удаа шавтай боллоо. Шандралгүй хичээсэн сурагчдаа надад ранг гэхийн тулд амьд үлдэх толом ургацсан байр тарах хэвээр. За гэтэл үргэлжийн хамаа намаагүй сагсалж явдаг манай хэд буур сүртэй амар хацтай болчих. Ногонооч нэг сонин амтны хувц өмсөн баха юм. Ингээд ургацсан баяр хэллээ. Аль их орц сүлсэн нь хожино. Сагсуушаар бардам яга хоёр хамдарч их оноо өгдөг боссыг алаад хажуугаар нь 100 мянган оноо өгдөг домогт навчийг олъё гэд ярьж ива. Гэтэл хоёр юм гарч ирснэ. Бидэндээ өрсөлдөхүү. Бид ялагдвал хамаг оноогоо өгье. Харин хожигдвол багшаа эргүүлээд авна гэдээ. Багтай багш чинь бас эдний багш байжээ. Нөгөө талд айдлыг амтад хатан хаана гэж өөрсдөө орц авч ирч өгөөл. Донтаагаар тэднийг чиглүүлээл. Харин Жаз Арслан толгойд хоёр зүсээ хуургаж байгаад өөрсөг нь хуурах гэсэн гарыг хурцдаг. Энэ хоёр нэр бэлтгэл дээр яасан гэж? Эвэртэй багш тэднийг насанд хүрэгчдийн клубт аваачиж өдөржин зугаа сулснаа. Маргааш нь миний өрийг төл гэд үлдээчиж. Тэр хоёр цагийн ажил хийж завхан хаажуугаар томчуудын ертөнцийн хуурам эхлэлт овжин цагийн талаар сурч байлаа. Уг нь багшийнхаа аль гартан зоос байгааг таачуу шууд явах юм байл да. Гэсэн ч хизээч болж өгсөнгөө. Эцэст нь өөрсдөө зөрүүлж мэхлэх аргыг сонгодог. Гэхдээ ялсан гэж бодсон яг тэр мөчт нь өнөө багш нэргүүлээ тулгаалчиж. Одоо тэд энэ ургацсан баяр заавал ялж хариуг нь барих ёстой. Харин нөгөө талд бүх чөтгөрүүд ирэмаг онилжээ. Гэтэл манай хүн тоосон чинчгүй хоол идсээр сурагчид энд 4 хоногийн турш орц цуглуулах юм байна л да. Орцол цуглуулсаар хэд ядарсан сурагчид 4 дэх өдрөө бээж дааж чадахгүй болдог. Тиймээс эхлээд энэ орчинтой тасах нь хамгийн чухал юм. Ирүмаа мэдрэхүй булагч хоёр ууж идээд юу ч хийхгүй байсан чинь тэднийг олж байсан сурагчид нь тэнийг юм бэ гэд яваад өгнө. Гэтэл гэнт ногооноо гарч ирж ирүмааг хулгайлаад дурлуулагч эмэгтэй нь мэдрэхүй хулгайлагчтай үлдчихэндээ. Тэгэл яхавтай нөгөөх чинь уран цэцэн үгээр хайртай майртай гэж мангартуулж агаад нөөцсөн жахан орцыг нь авчирхна. Гэхдээ хайртай гэж хэлсэн нь худлаа биш юм. Тэр бүх эрэгтэйчүүдэд хайртай. Энэ дурлуулагч эмэгтэй чинь бараг л хайрын бурхан гэсэн үг. Чадвар нугасаа тийм байна. Харин ирүмааг хулгайсан ногооноо маань ирүмааг халаасандаа хүүхэд болгон оруулаад бүтээсэн ертөнцтэй тоглож гарваа. Бүр орой олцсон байдаг за. Мань хоёрч эмэгтэйчүүд амар юмаг сэрүүлдэв. Шүн болох үед араатнууд анд гарч маш аюултай болдог. Хідэн охтууд араатанд хүүхдүүд нэг цайз орсон биш пүү. Хэд царайлгаасаа болж мөнхөд унтах шийтгэл авсан Эндимион гэх ханхүүтэй адилхан гар гараад ирвэ. Тэр нь мэдээж манай унтахаа. Энэ цайзыг унтахаа бүтээжээ. Энэ дүг нь унтахаа шуун толгойд хоёр хоёулахнаа байдаг байсан ч шуун толгойд нь хит тусчин болохоор аюулд орсон баахан чөтгөр дагуулад ирнэ. Тэнд шавнар нь алцж байхад багш нарын ч бас хоорондоо миний шав илүүгээд алцж байлаа. Шүн болж бүгдээринг нь унтж явах үеэр зарим чөтгөрүүд сэрүүн байсан юм. Сагсуушаар бардам мяга хоёр ахан дүүстэй толцож байна. Яав нөгөө багшаа эргүүлж авна гэдээсэн да. Энэ шууны жимслөө 100 удаа даруул ундын гинэ. Хэдий тэр ахан дүүсийн багийн ажиллагаа сайн байсан ч манай хоёр завсар заггүй хэрэлдээд балаа үйлдэл гаргаад идэв. Яасан гэсэн энэ ахан дүүсийн чадвар нь өдөлт юм инэ. Өрсөлдөгчөө урлуулж бүр галзууруулж чадна. Мэдээж уралсан хүн яадаг үлээ. Эрүүлэр сэтгэхээ байж хожигддог. Гэхдээ манай хоёр тэдний ямар чадвартайг нь ашгүй ухаарчна. Одоо ахан дүүсийн төглөө орцгоё. Тэд чадвараасаа болоод ам нэхэрэл үзэн ядагддаг байжээ. Гэхдээ тулаанд дуртай болохоор сургуулаа хайж хамгийн аюултай дайны талбарлаа явсан юм байна л да. Тэнд өгөхөө төгсөн ч баг зүсэн нэг нь тэднийг аварч чадвар чинь яг үнэндээ маш хэрэг болохоор чадвар байна гэж хэлсэн байдаг. Тэд ингэж л өөрсдийн холоондоо дуртай болжээ. Бүхэл зүйлийг заасан тэр багш нь гэнтэл нэг өдөр багшлуулаа гэд явчихаж. Тэд багшийнхаа гунигтай төрхийг одоод сандаг. Гэл харсан чинь хүүшээ багтай багш биш, эвэртэй улаан багш байсан байдий. Багш нь амар хүчтэй болохоор угаасаа хамгийн хүчтэй сурагчид л заадаг гэж таараа гэд энэ хоёрыг онилсан байжээ. Гэнэрээ. За тэгээд хинэн ч өөр багш яриад байгаагаа мэдгүй хэрэлдээд ахан дүүсийн нэг нь сургуульд зөвхөн сул дараачууд л явдیں۔ гэд хэлжтэй. Гэтэл бардам ягаан нь чи ирүүмаа самаг дормжлоо гэж уурлаад хорон мөчлөгөө эхлүүлчихдэг. Тэгснээ энийгээд яг л бүжиглж байгаа юм шиг үзэсгэлэнтэйгээр араатныг амархан галчдаг за. Багтай багштэйдэнд хорон мөчлөгт оруулдаг үрлгсэн байжээ. Гэхдээ эргүүлээ зүгээр болгохын тулд нууц үг хэлэх шаардлагатай. Тэгэхээр нэгнээ зүгээр болгохын тулд заавал хоёулаа байх болчихж байгааз. Бардам ягаан ах トゥ хоёрыг алхаар очих яг тэр үед сагсуушаар ирүүмаа гэж орилчлоо. Нөгөөх нь ч ирүүмааг бодоод зүгээр болчт юм байна. Одоогийн байдлаар хамгийн их оноотой нь саяны хоёр. Гэхдээ манай ирүүмаагийн баг 0 хэвээр. Ирүүмааг төлөвлөгөөтэй оноо цуглуулахгүй байгаа юм болов гэсэн чинь зүгээр л хамаг орцоо идээд юм цуглуулахаа мартсан байдаг нас. Тэгсэн мэдрэхүй болгаалагч нь чи ч ухаан таймаа. Домогт навчны хойноос явж байгаа зүтэй л гэж байна. Одоо тэгээд оноогоороо бусдаас ихэд тасарсан болохоор тэрний хойноос л явжтэй. Домогт навчийг хин ч өмнө хурааж харж байгаагүй ба 100 мянган онооны орцсон. За тэгээд үүний талаар амьдтаас асуухаар шийдэж амьдттай хамгийн сайн ярьдаг өнөө донтой гарлуу очиндоо.
Гэтэл айдал зүгээр л хэлээд өчнө гэж удаа юу? Энийг өмсгснээ манай хоёрыг эмэгтэй болгоод дуулж бүжүүлүүлж тийм байна. Яг үүндээ учиртай байж л дээ. Ойрд тоглолт молт тгийг болохоор айдлын хоромжлог эхлэх гээд байсан байж. Тэгээд энэ хоёрын тоглолтыг үзэж стрессээ буруулсан тэр үжээ. Эцэст нь хэлсэн ёсоор өнөө навчныхан талаар амьдтаар дуулуулж дууных нь үгийг бичиж өгдөг. Эднэрийг ингэж явах зур манай үл бүтэх ангиас нэг баг хасагджээ. Тэр нь Жаз Арслан талхад 2. Одоо тэдний хасагдсан аимшигт өлөө буцъя. Манай Жазыг ахын байнгын ялж зүгээр байлахгүй зарж үддэг болохоор Жаз ахыхаа үзэн яддсан юм л да. Гэтэл ойд явж хахад нь баахан ах нам гарч ирээд дургуй нүргээд үндэ. Жаз урлаад өшгөлөө давтал тэр нь зүгээр шид болж таарад өөр сүрчлөө дайрсан Жаз маань дүрм зөрчлөөгээд газар дээр хасагджээ. Хийм харуулсан гар нь дайсандаа сэтгэлийн шархыг нь харуулж галзууруулдаг чадвартай. Бүх зүйл дээр үргэлжийн хоёр тордог болохоор ч төрөө төнийг албаар дандаа хоёр тордог гэлцдэг. Гэхдээ ягаад ч юм үл бүтэх ангийг олж байгаа олтой. Ирүүмаа мэдрэхүй хулгайлагч хоёр үгээ хувааж аваад хоёр салж явна. Энэ хооронд өвөө нь Ирүүмааг санаж уйлаал. Ирүүмаа явж захтаа замд занганд орсон амар өмхий гарыг аваад цогтой явдаг. Чаваас энийг өмхийгээд хинч ойртдгүй ажилтээ. Цааш явж нөгөө үрийг нь автал амар том хамгаалагч гарч ирсэн ээ. Нэг бол намайг ялж наатахав. Үгүй сонирхолтой түүх яргина. Тэр олон мянган жил тамд амьдрахтаа сонсож мэдгүй зүйл байхгүй болсноор гуниглах болсон байдаг. Манай Ирүүмаа ч яах вэ? Өнөөний чөтгөрт ярддаг мангагаа яриад хамгаалагчийг тоглож өрхнөө. Мэдлэг бол харилцааны өрүүлээ. Хамгаалагч Ирүүмаад өгсөн мэдээлэлтэн талархаад эхлэлийн өрийг өгдөг. Тэгээд бүр болоогүй. Ирүүмаа хамгаалагчтай дугаараа солилцож мангагаа ярьж өгч харуулна доо. Цааш явж байтал гинт Ирүүмаагийн хогийн аавыг чинь гараад ирдээ. Дараа нь мангас чарагтаад цочирдсан Ирүүмаа мань хавцал руу унчлаа. Дахиад л нөгөө сэтгэлийн шархын хийж байгаа явдал. Өмхий гар хөрхий жижигхэн байж тэрийг зөгчих санаатай. Доошоо унсан Ирүүмаа л уйлаад байдаг за. Харин Ирүүмааг доош буухад бүх анд нөхөд өвөө мөвгөнөрөд муухай юм хэлээд ундаг. Хэдий тэр биш гэдгийг нь мэдж байсан ч айж байлаа. Гэхдээ л багшаага гинт санаж өөрийгөө харваач гэдгийг сандаг. Тэгээд яваад байсан аимшигтай чөтгөрийг айцаа хэмээн төсөөлж өөрийнхөө сүмийг хүслээ болгон харавхад мангас чилагдлаа. Түүний айдас бол найзуудтайгаа дахин хамт байж чадахгүй байх вэ гэх айдас юм. Дараа нь урам зэрэгтэй жуулж нэгдүгээр байранд орохоор шийддэг. Ургацын баярын 3 дахь өдөр чөтгөрүүд оноогоо цоглуулсаар. Ургацын баяр чөтгөрүүдийн анхны шалгалт байдгийн шалтгаан нь чухал шалгалт болохоор юм. Энэ бол шидэт тараатнуудын амьд үлдэх чадварыг чинь сорих ба боломж зөвхөрл хоёр нэгэн зэрэг оршино. Үүнд ялсан чөтгөр маш их алдар нэрийг хүртдэг. Ялагчдад олгодог цал бол залуу чөтгөрийн хаанд нэр дэвшигч залуу хаан юм. Одоо буцаад Ирүүмаа руу явцгаая. Ирүүмаагийн хөл гэмтсэн болохоор дээшээ олигтой явж чаддаггүй. Гэхдээ явж исэн өнөө өмхий жижигхэн гар өмнөөс нь гараад ирдээ. Ягаад нисгүй байгаа л гэдээ ахшиг байгаа за. Манай Ирүүмаа өнөрөнд нь тасаад өмхий санагтааж байж. Нөгөөх нь тэгээд нэг л тусал тусаачвал 30 м дээшээ ургадаг ургамал ургуулна. Харин тэр үед Ирүүмаа хүний цус тамд ямар үйлчлэлтэй байдгийг санаж тэр ургамал дээр нь тусааснаар тэнгэр рүү зайландаа. Хэдэн зуун метр дээшээ ургасан асар том зүйл гарч ирэхлөө. Ирүүмаач зурагтаар мэдрэхүй хулгайлагчаа би эхлэлийн өрөө олчихлоо. Удахгүй уулзъя хэмээн хэлв. Одоо харин салж авсан мэдрэхүй хулгайлагч руугаа явцгаая. Тэр маш олон саад бэрхшээлийг давж төгсгөлийн айхыг өөрийн болгож чаджээ. За гэтэл зарлагч багш нь хүү чи над аяг чинь дангаараа 20,000 оноо гэдгийг мэдхүү гэж зарлаад хайчдээ. Гэхдээ хинэн ч манай хүнд байгаа гэдгийг мэдгүй болохоор гайгүй л явж байлаа. Гэтэл Ирүүмаа зурагтаар мэдрэхүй хулгайлагчаа би эхлэлийн өрөө олсон. Чи аягаа аваад ир удахгүй уулзъя гэж бас. Одоо чөтгөр болгон маань хүнийг хайгаастай. Гэхдээ тэр бусдаас цухтаа мүлгэж явахдаа хамгийн таарч болохгүй чөтгөртөөгөө таарчихсан юм. Дурлуулагч эмэгтэй. Нөгөөх нь энэ удаа би чамд хайргүй гэж хэлээд ухаалцсан өнө аваад явчихжээ. Гэтэл яг үнэндээ тэр нь дурлуулагч эмэгтэй биш. Ахаад л нөгөө сэтгэлийн шархуулж таарна. Мэдрэхүй булагч бол дурлуулагчийг л ингэсэн гэж бодож байгаа штэ. Харин дурлуулагч нь айдалтай нэгдээд унтаагагийн цайслуу дайрч идэг. Дотор нь хэм байгааг мэдгүй л ахшиг байгаа. Удалгүй Ирүүмаа мэдрэхүй хулгайлагч өмхий гурван маань ирж аягийг нь авсан жинхэнэ чөтгөрийг олж мэдэндээ. Харин энэс хэсэгхэн хугацааны дараа аз жаргалтай ганцаарлах ногооногийн урд Ирүүмаа гарч ирдэг. Ногооноо түүнд ямар их санснаа хэлж тоглоё гэхэд Ирүүмаа тэгвэл ундаа өг. Чамтай явахад ядаргаатай байдаг. Аль алиндаа ашигтай байцгаая гэд хүндээ. Ногооноо ойлгох яг л тэр агшинд хийм үзүүлээд байсан мангасыг нь жинхэнэ Ирүүмаа харуулсан байдаг. Хэдэн зуун километрийн цанаас яг л багшийнхаа хэлснээр бодлоо зэгсэлж төгс харуулсан нь энэ байв. Ирүүмаа очиж ногооноотой уулзах үед нөгөө сэтгэлийн шаргач нь гарч ирсэн ээ. Насан туршдаа тарчлахаар шид хийгээд өгөөгээ дайрдаг. Гэхдээ манай бардам ягаан ирж найзуудлаа минь дайрахыг зөвшөөрөхгүй шүүгээ түнлүү дайрчин. Даанч тэмцээний дүрмийн дагуу хасагдлаа. Саяных сэтгэлийн шархын төлөвлөгөө байсан байдаг за. Яг уу хасагдсан ч зүгээр л дээ манай хүн аль хэдийнэ 4-р ангитай. Одоо сэтгэлийн шархаас саваа буцааж авах л үлдлээ. Гээл харсан чинь байдаггүй.
Толгойг нь угааж цуг яваад идэг гарч чирээд явцсан за. Дээрэс нь энэ хоёр аль хэдийн нөгөө савыг нь багш дөгөөд оноогоо болгочих. Бүр баларлаа. Гэтэл бут хөдөлж өнөө савыг нь хүлээж авсан багш нь гараад ирдээ. Нөгөөх нь тэгснээ нүрээ хулаад арслан толгойд олчдөг. Нээрээ жааз хасагсан ч арслан толгойд хасагдаагүй штэ. Тэгэд тэр аяга Ирумад зүгээр л өчнө. Ингээд үл бүтэх ангийн ялалт Ирумагийн дуран дээр ирлээ. Эцсийн өдөр. Сагсуй шарман нөгөө ахан дүүстэй ан хийсээр 45500 оноо. Айдол харин амьтдаа алаад оноогоороо ялах боломжтой байсан ч алахгүйг сонгож 36800. Донтойгоор 22500, дурлуулагч эмэгтэй 20700. Харин цайзад байх унтаа хаад гэртэн байсан бүх чөтгөрүүд өөрийн орцоо өгөөд 32300. Арслан толгойтой оноо 12800. Харин Ирума тэрхэд маань цэцгэд илбэлүүлэх гэж оролцсон боловч басангүй. Хичээл дээрээ сурсан шидэ ашигласан ч яг л нөгөө найтах гэхээр болчиход байдсан штэ. Дэлгэрэх гэснээ байгаад хэцүүхэн лайлаа. Болохгүй болохоор Ирума шидийн бүгжөө ашиглах гэсэн ч сүүдрэн чинэндээ тулцсан ойр байх чөтгөрөөс шидийг нь зээлж байж л чадах юм байна. Тэгэд ногоос зээлж ашиглалтал ягаад ч юм Ирумагийн өмнө аимшигтай там талавч гарч ирж чөтгөрийн хан дээр гэлээ Ирумаг ороогоод чи хэрхүү гэдээ. Ирумад л харагдсан юм шиг байгаа за. Бүх сурагчид оноо хүлээн зогсцоор Ируманыг урмал барьчихсан ирж авлаа. Тэр нь гэтэл ногооноо ургуулсан бахтаа гэмээр шал гачин байдیں۔ Манай хэд энийг домогт навч мөн үү биш үү гэд эргэлсэн ч мөн байлаа. Энд чинь 100,000 оноо штэ. Гэхдээ энд дөрүүлээ байгаа. Ногооноо жижигнээ 2 оноо авахгүй гэж хэлсэн болохоор энэ оноог Ирума мэдрэхүй хулгайлагч 2 хувааж 1-р харинд орцгондоо одоо залуу хааны өрөмжлөх цаг. Энэ жилийн залуу ханаар мэдээж сэтгэлийн шарах гинүү 58,000 оноос хүлэлтэн за. Цуг яваад исэн баачка нь яаж ч баахан жимс өгöd исэн юм аа. Гэхдээ манай энэ 1-р харинд орсон ч шударгаар ялсан хэсэгтээ эргэлзэн муухай мэдрэмж авчээдэг. Гэхдээ эсрүүцж байна гэх жаазан дуу хадлаа. Ургамлаас гадна сав нь 20,000 оноотой гэдгийг багш нар нь тооцоогүй байжээ. Ингээд 20,000-ыг 2 хувааж Ирума мэдрэхүй булагч 2 төгснөр хоёулаа 1-р харинд ордог. Сэтгэлийн шарах маань 3-т орсон ч сайхан зүйл мэдэрч байлаа. Тэр үргэлжийн нэгт орж байдаг үл бүтэх ангийнханд дургүй байсан ч давхар биширч байсан юм. Шууд үл бүтэх анги дээр очиж ууршлахгүй хад манай хэд ч халуун дотноор хүлээн авдаг. Нэрийн өмнө чинь сурчдын зөвлөлийн гишүүн байж. Хэрв энэнд туслаагүй бол цэцгэн ч гэсэн урахгүй байхаас юм байна. Энэ бүгдээрээ сургуулийн дүрэн байсан. Гэтэл нөгөө домогт навч нь бас яриад унлаа. Домогт навчийг ургуулахад өөр олон шаардлага байсан юм байна. Амархан оноо авахыг оролддоггүй, бусдад санаа тавьдаг. Шударга бус үед ч хөвгөлдөн өөрийнхөө хүслийг дагаж, уйггүй хичээж, юунд ч бууж өгдөггүй байх. Энэ бол өмнөх хаан Дэркелагийн хамгийн чөтгөртэй адилгүй чөтгөртэй уулзахыг хүссэн хүсэл байлаа. Тэгээд л Ирумад аан чи хэрэгүү гэж хэлсэн байх нь. Ярьж дууссан домогт навч нисэн дээш томроод тамд үзэгдээгүй цэцэг дэлгэрүүлээ гэж хэлдэг. Тэр нь Сакура цэцэг гэдэг за. Гэтэ энэ цэцэг яаж мэдж байгаа юм бол? Баярлж хөрсөн Ирумагийн өвөө Ирумаг ч тэрлээ. Залуу хаад маань одоо ингээд 4-р ангид хүрч байна. Гэхдээ манай бус хэд ч зүгээрээсэнгүү. Дурлуулагч эмэгтэй л 2-р ранг, бус нь бүгдээрээ 3-р ранглуу дэвшдэг. Бүгдээрээ багш нартайгаа найрлал. Нөгөө ахын дүүс чинь буруу чөтгөрүүдтэй дүгээлцснээ мэдээд жааз арслан толгойд 2-ыг өдөөстэй. Бас нөгөө сэтгэлийн шахах чинь толгойг нь эргүүлээд буруу юм хэлүүлээд байдаг. Өөрт нь хамаг жимсээ өгсөн гарыг сандгүй за. Нэгэлсэжтэй. Ирумач гэртээ ирж өвөө болон оператаа уулзнаар 4 хоног үргэлжилсэн ургацын баяр инхүү дуслаа. Энэ тэнтгэл ургацын баярын дараа хөдөлгөөн хийсээр багш нар ч ууж цагийг сайхан өнгөрүүлж байдаг. Хизээч ирдэггүй яргуур агшиг багтаа багш гэртээ яргасан өмнөнийг барьж ирч авчирчээ. Даруулгарын шарсан дахиа авах гэсэн биш. Бөөндөө яргуур агшиг шолоод бөө юм. Чаваас өндөгхөн болж хувирдгийг та нар санаж байгаа байлгүй. Нэрээ сэтгэлийн шарах чинь цуг явсан чөтгөрөө санахгүй байсан штэ. Тэгсэн тэр нь Бабилсэн сурагч биш. Хоёрын тоо шүтдэг шашны бүлгэмийн гадны гар байсан бол яах вэ? Үүнийг олж мэдсэн хөнгөмсөг багш маань сургууль руу нууцаар орсон тэр гарыг харан хайсан байлаа. Ирума өвөөгөөс анхудаа юм гоожээ. Өвөө нь бөөн баяр. Өвөөгөөрөө тоглоомын консол ахуулсан Ирума маань мэдрэхүй булагчийн гэрт нь очиж тоглоом тоглохоор болдог. Чимээ гаргаад байсан биш их чинь гарч ирээд нөгөө их чинь алж гинэ. Гэхдээ Ирумаг харснаа явж нүрээ бодож хувцас солиод шаал уруулж энэ тэр. Хөөгөөд хад л байн горж ирээдсэн болохоор манай хүн бүр хүнжлэлтэнд ороод хүлээд яваад өндөө. Мэдрэхүй булагч өмнө нь дандаа уйдгартай юм гэж явдаг байсан бол одоо ихчийнхээ доогөлж асуусан. Чи ангийнхантаа үнэхээр хайртай болжээ гэх асуултанд тийм ээ гэж хариулсан юм. Ирума өндгөн чөтгөрт манга уншин өгч байлаа. Өндгөн чөтгөр Ирумад баяр хүргээд манга дээр шиг жигнэмэг хийж өгөх нь дажгүй юм гээ хэлчиндээ. Гэхдээ аав нь галтгаанд орохыг нь хоригдсан болохоор чадахгүй гэтэл Ирума манад ирэх үү гэж харсан. Ёо гэхдээ энэ хоёр ээжгүй хоёр шиг харагдаад ах юм. Өндгөн чөтгөр 16-тай 190 см бол Ирума 14-тэй 165 юм гэсэн.
Шилжилтийн насны явагдахаар манай хүн өсч байхав тий. За тэгээд яг хийх болсон чинь хинэн ч хоолыг төвшлөхгүй. Яг үнэндээ үнэнч төрийг галтгоонд оруулахгүй гэсэн шалтгаан нь аимшигтэй хоол хийснээс нь болсон байж. Энэ хоёр угаасаа ямар юм хийсэн нь ойлгомжтой биз. Гэхдээ операгийн зөвлснөөр ашгүй хөөрхөн юмнууд хийж чадлаа. Ийхүү үнэнч төр Ирумад дээрээс өгөхгүй гэж шийдсэн болохоор дээс суулгаж өөрийн жигнэмгийн өгөндөө. Жигнэмэг хийсэн бас хүлээн авсан бүгдээрээ жаргалтай байлаа. Ирумагийн өвөө Ирумагийн багшийг гэртээ урьжээ. Энэ ууртай багш чинь Ирумагийн өвөө крашлт юм байна. Гэтэл хоолны дараа Ирумагийн өвөө гинт төрхөө өрчилж Ирумагийн өвөөгийн зүгээс биш агуу гурвын нэг Сулейманы зүгээс ярьж эхэлдэг. Ууртай багш шууд дор согдон би таны мэдэлт гэдэг за. Кулима гэхдээ сүүлийн үед маш олон өндөр зэрэглэлийн төрүүд алгуулж байгаа. Үүний ард мэдээж 6 хуруу гэх бүлэглэл бий. Өвгөн ууртай багшид үүнээс хойш чи Ирумад сайн хараарай. Ирума бол хүн. Гэсэн биш багшин тархинд хэдэн секунд лав гацлаа. Өнгөрсөн болсон бүх зүйлээ бодож тэр тийм л байх гэж дотроо хэлдэг. Харин Ирума маань ногоонот зүг Бардам Мяганы гэрлүү хөдлөндөө пүү хааны ордон шиг асартан морд харш. Ногооноо гэтэл бүр гэрийг нь түвэж ин. Итгэд харин юм гэхээр олон амттай хоол идэж, Ирумагийн цоглуулгыг үзэж, араадныг нь унаж, тоглоом тоглож цагийг сайхан өнгөрүүлв. Гэтэл Бардам Мяганы ээж ажлаа таслаад гараад ирдэг. Бардам Мяга ээжээсээ ихчнээ. Яасан ч халуухан хөөрхөн үзэсгэлэнтэй юм. Нэрээ Ирума ягаад ч гунигтай байгаад идэг за. Хамгийн сайн хоёр найзтай хүн гэдгийг хэлээгүй болохоор ах. Гэхдээ Бардам Мяганы ээж түнд өөрийгөө зовон байж хэлэх хэрэггүй. Найзууд гээд заавал бүх нууцаа хэлэх ёсгүй штэ гэж хэлдэг. Үүний дараа Ирума хоёр найзаа зэрэгцүүлэн салгажээ. Тэгэд Бардам Мяганд ургацын баяраар намайг хамгаалсанд баярлалаа. Үнэхээр дог байсан гин. Харин ногоонод чи байгаагүй бол тамхи навч урахгүй байсан. Баярлалаа. Би та хоёртай найз байгаадаа үнэхээр баяртай байна гэж хэлдэг. Үүнийг сонссон хоёр найзынхан сэтгэл хөдлөж нулимстай нүдээр тэвэрлэлээ. Гэхдээ хизээ нэгэн цагт үннийг хэлсэн ч санаа амар алхаж харах тэр өдөр гарцаагүй ирэх бизээ. За манай үл бүтэх ангиас зарим нь 4-р ангитай хүрч чадсан бол зарим нь 3. Дурлуулагч эмэгтэй л 2-р ангитай байгаа. Ургацын наадмын дараагийн тэмцээн буюу хөгжмийн тэмцээн удахгүй эхэлнэ. 2-р ангитай ганцаагаа дээж татаад 3-тайнууд нь анхаарал татхад л болно. Гүй гэтэл яргаар агш. Хүй 2-р ангитай өөр нэгний яах гэж байгаа гинүү? Юу вэ хэн бэ гэж тэгсэн чинь хизээч харж байгаагүй такс хураггүй гар сууж идэв. Тэр энэ бүх хугацаанд юу хийж байсан бол? Яагаад хинч түүнийг хараагүй вэ? Хөгжмийн наадамд тэднийг ямар атлет хүлээж байгаа вэ? Энэ тухай дараа хизээ нэгэн өдөр ярьж өгье. Үргэлжлэл нь одоо хүртэл аним болж гараагүй байгаа. Бас хизээ гарах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ нэг өдөр гарах уу? Ямар ч байсан дараагийн бичлэг хүртэл bye bye. Анаар subscribe мартаа. From dust. This is the power of a god. 領域展開。戦え！分をわきまえろ、試練者が。